За яцсан гэгэрл гэдэг сэдвийн тухай яриа. Тэгээ тэр нэг юм гэхээр харин хэрвээ яг би яг ингэж та нарт ингэж зүүрлэл хилэнгууд та нар тэр чигээр нь ойлгож болохгүй шүү та. Зүгээр ер нь яг нэг алдааны тухай ингэж зүүрлүүлээд ингэ нэг юм хилэнгууд тэрийг шууд ингэ хүмүүс ийм юм байна ойлгох тэр чигт нь ойлгочих гэдэг байхгүй юу. Тэг гэгэрл бол гэхдээ заримдаа бол амархан зүйл. Зарим хүнд бүр төрмөл зүйл байхгүй юу. Ингээ яг ингээ хэлэхээр та нар бас надад амархан гэж бодоод иж болохгүй. Зүгээр гэгэрл гэдэг зүйлийг 3 төрлөөр хэмжинэ. Тэгээ энэ цаг үеийн гэгэрл бол гэхдээ өмнө цаг үеийн гэгэрлээс арай өөр байх хэрэгтэй. Илүү төгс байх хэрэгтэй байхгүй юу? Яг тэр өмнөх цаг үеийн гэгэрлүүд дандаа махан бие гэхээс илүү сүнс оюун ухаанд авралаа хийдэг. Бурханлаг сэтгэлийг цогцлоох гэж хичээдэг байсан. Магадгүй үнэхээр цогцоосон хүмүүс ч гэсэн донд нь байгаа. Одоо энэ цаг үеийн гэгэрл болохоор цогцоохгүй илүү оюун ухаан махан бие сүнс 3 хувьд гурвууланд нь яг ингэж соён гэгэрх шаардлагыг ингээд биднэрт өргөж ийна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо би болохоор ингээд хүмүүстэй ганцаарч уулзалтууд хийдэг байхгүй юу? Найз нөхдөд ч юм уу, найз нөхдөйгөө таньдаг хүмүүст ч юм уу. Тэр хүмүүст болохоор юу гэлт юм бэ гэхээр хэрвээ энэ зүйлийг ингээд гэгэрл гэдэг зүйлийг 1000 км гэж үзвэл та нар бол явахж алхаж байгаа төстэй. Тэгээ яг явган хүн хурдангуй гэж байгаа унцт юм аа, бүр хөлөө хугалцт юм аа. Тэгээ хоосон бордгонол ч юм уу. Ингээд зүгээр анхныхаа сүр өгдлийг зүгээр монгол хүн болж төрсөн гэдэг өгдлөө бити бурханлаг гэж ойлгоод ямсгаа. Гараал л чинь. Яг ингэж ойлгодог хүмүүс өндөө байдаг байхгүй юу? Зүгээр монгол хүн болж төрсөн гэдэг чинь чи мундаг гэдэгтэй ямар ч хамааралгүй байхгүй юу? Зүгээр чи хүн гэсэн үг. Монгол гэдэг чинь чи зүгээр л ингээд цус, онцлог, соёл, нөлөөг ингээд харилж штэ. Тэрийг харин хэр бурханлаг тухайн дараа нэрнэ. Эхлээд юу ч ойлгоогүй байж хүмүүс яг тэгж яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр яг хүн болгоо яг адилхан нэг гараа зэгч байгаа. Нэг гараас эхлэхдээ буцаа яваад гэдэг хүн байна. Тэгээ тийшээ явах гэж байгаа. Тэр нэг зам байлаа гэж буцаа яваад гэдэг байхгүй юу? Тэгээ бүр архитаад, тэгээ ингээд муу мухаа давтаад, бүр чөтгөлөг байдалд давтаад буцаа яваад гэдэг. Ухрааж штэ. Бүр хүн төлөвөөсөөч бүр ухраа буцаа явж. Тэнгууд энэ дээр яг багш хүн яг юу хэлт юм бэ гэхээр та нар хизээч нэг насаараа ойлгоогүйсэн зүйл төр чинь ойлгохгүйсэн зүйл төр чинь зам тавьж өгдөг байхгүй. Зам тавиад тэгээд зарим сайн шивд бол барин машин унуулж өгдөг. Тэгээ яг чи ингэ явчих шүү. Хурд хэтрүүлэхгүй шүү нөхөр те. Чи хурд хэтрүүлэхгүй. Ой, тэгшгэн суу. Машина зас. Дуугийн хин шалгасан юм уу? Бензин шатхуун чи дүүр юм уу? За дүүрг багсаад ивэл надаас тус авна штэ. Бензин авна штэ. Тэгээ явна шүү. За энэ таамд ингээ хар зам тавьчлаа. За жингээ явна шүү гэж хэлж өгдөг хүнийг одоогийн багш нар байхгүй. Яг одоо хэрэг багш гэж байвал. Гэхдээ яг ийм шавдаа би уулна зарим нэг шавдаа заяа. Би ингээд машин унуулчиг очих тэр шаваараа онгоц болгоод унцдаг. Тэр бол гэхдээ би тэрийг бол хэлж мэдэхгүй. Би өөрөө ч мэдэхгүй гэсэн. Энэ бол нэг бурхантай холбоотой зүйл байхгүй. Яг бурхантай холбоотой юм бэ гэхээр үнэхээр тийм сод гэгэрсэн, соён гэгэрсэн хүмүүс байдаг. Төрлөхөөсөө бүр аягуулсан суйртай. Гэтэ тийм бартан биш гэсэн үг. Үнэхээр ингээд тэр сэтгэлүүдийн суйр үнэхээр сайтай тийм хүн байдаг. Гэтэ цөөхөн дотор цөөхөн. Тийм хүн бол миний яг одоо энэ ярьж байгаа зүйлсийг яг энэ номыг авах юм бол тэр хүн өөлн тэгэхээр тэр хүн пуужин шууд тийш пок гэж өччих واخхой. Багш ямар гоё юм бэ? Би хэрвээ энийг ойлгоогүй бол би эзээ чин зүйл тэрхэхгүй байсан биз дээ гэж хэлэхээр واخхой. Тэгэхээр багш өмнө хүсэл бол ерөөсөө тэр гэсэн үг. Гэтэ би та нарт тэр зүйлийг заахын тулд надад тиймэрхүү хэмжээний мэдлэг хэрэгтэй. Гэхдээ надад би та нарт энэ хэмжээний мэдлэгийг би та нарт зааж гинэ гэж байгаа ч гэсэн надад бас хувь хүний амьдрал гэж байгаа. Гэтэ багш хүн хувь хүний амьдрал болон багш хүний амьдрал хоёр тустай байхгүй юу? Тустай учраас та нар энэ хоёрыг хооронд нь салгаж ойлгох сурах хэрэгтэй. Хичнээн миний найз болооч гэсэн би чинь багш бол тухайн үед гэхдээ би өөр л байна гэсэн үг. Өөр байна гэдэг нь өөр хүн шиг болно гэсэн үг биш. Тэгвэл тэр хүн намайг өөр нүдээр харахгүй бол яг адилхан зүгээр нингийн нүдээр хараадах юм бол миний зааж байгаа номлолууд тэр хүнд хийж олчихгүй байхгүй юу? Гэмтчлэн байхгүй. Тэгэхээр яг энэ фэйсбүүкийн цаана дөрөв нүдтэй бацаан гэж дууддаг. Тэгээ тэр хүмүүс бол хизээч миний шав болж хизээч гэж яриаг хэлэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол яг одоогийн нөхцөлдөр бол шав болох боломжгүй байна л гэсэн үг. Тэгэхээр энэ мэтчлэн баггүй юу? Багш шавын харилцаа хөөх хүний амьдрал яагаад би та нарт энийг зааж өгөхгүй бол та нар хизээч ойлгохгүй байхгүй юу? Тэгээд дээрэс нь яг энэ 5 минутын бичлэг дуусч байгаа нөхцөлдөө би нэг л юм хэлээ.
Тэр нь бити зүгээр монгол хүн бол төрсөн гэдгийг бити бурханлаг гэж бодоо. Энэ зүгээр л бидний соёлын нөлөө онцлог гэхгүй юу? Энэ онцлогийг яг хэр өнгөлж гэлцүүлэх үү гэдгээс л хамаарна. Зүв зүгээр байж байхдаа бити тэрийг бурхан гэж бод. Бити бурханыг тийм жижигхэн гэж бод. Монголоос өөр үндэстнүүд ч гэсэн дэлхийд зөндөө байгаа. Бурханлаг мөр үлдээсэн те. Тэгээ би дандаа хэлдэг ч та еврейгүүд байна, буддистууд байна. За тэгээ Европ, Америкийн бүх соёлуудад тодорхой хэмжээний том соёлууд дотор бурханлаг зам татуулж исэн үндэстнүүд Монголоос өөрчлөсөн зөндөө байдаг байхгүй юу? Юм мдээгүй, савнаасаа гарч сэтгээггүй хүмүүс л тэгж хоосон бардам л ярьдаг. Харин юмаа мэдхийн хэрээр Монголын давуу тал, сур тал болон одоо байгаа байдлын тухай боддог байхгүй юу? Тэгээ би бол дандаа л энэ тухай боддог. Тийм. Бардам болохоор хэлсэн биш. Зүгээр жоохон сууртай бодох гэсэн утгаар хэлж байгаа. Сууртай бодоорой, гуйж баяртай.